юм яваад үзэх юм шиг. Энэ нэг жижиг шавар таксан юм байх гай. Засвар хийсэн улсууд нь юмнууд авчирч өвч юмудаа харьцагмарцгаа нийлэх хооч юмудаа авдрам юмнуудаа энэ барил засвар хийсэн улсууд нь юм хийсэн юм болов тэгсэн юм байл. Тийм байна. Энэ модоо авдрал зүгээр тавьсан юм байна. Шинэгийн модоо авдрал байна уу? Бай хоочны нэг ганц модоо авдрал байна. Энэ засвар үйлчлэгийг хийсэн улсууд нь линдэ юмнуудаа жижигхэн байшингууд юу нээсэн үү? Одоо энийг одоо мэдчих явах юм алгадаа. Энэ дотор бодвол лам болгоно. Чулуун суурьтай байгаа байхгүй юу? Дандаа чулуун суурьтай. Тэгээ шавраар топ шавар тоосоо зөхиж барьсан байгаа. Энэ нэг лам амын өөр их юм хадгалдаг бидний хэрэг бол амаар хэмжихгүй юм байсан байж магадгүй нэ. Я хатаж ирээд хамгаалаад чойж ирээд байсан бахаар бодоход энд юмнуудаа хадгалдаг байсан байж мэдэх юм. Яа, за цаана хитэн хүрдэг эргүүлээд л хойшлээ доо. Ёмо, атмартаа авсан юм уу? Тэгвэл хэмжтэй. Арцмартаа тэр нэг чолоо юу штэ хоо. Тэн дотор хэдүүлээ үүсгэе. Тоон маань авцар тавьсан байгаад байгаа шүү энэ. Их учиртай. Ань чах нэг нэр усан бичдэг нэг юм сөөлөө баамаа. Одоо ингээд хөр дээрээ л байж юм руу. Нийт олны гоё нийтлээ. Бүх юм амаа. Гор тогчино. Сангийн юу гал утаа байх шиг байна. Абулга хаан нэр шиг л энэ хүндээс л үүд. Энэ хамгийн гол энэ дээр арц марц юм аа үсгий. Энэ дотор шүү дээ. Энэ зориулттай юу ч. Үүсгэж байна. Энэ зориулт хэмжээс энэ хэд метр тийш юм чийс энэ л байгаа. Хандамтан чисэн. За бараг тийм байна уу.
Өтий биш. Тэгээ намбар савн угаад байгаа юм байна. Той нас асуудлыг яаж шийддэг? Бодгол байх гэж байна да. Тийш онгоолгоо тийш ороод байна. Хэлээ яа. Тэр шар байшингаас хүний дуу. Энийг яаж хийх вэ? Чулуун суурьтай. Одоо байшингийн хундаамаар бол хундаа хүн шүү дээ энэ чулуу тий. Тэгээд дэш нь юу юм шүү дээ. Энэ ямар нэгэн дугуй могнол байсан. Энэ гримээрээ вэ? Гэрийн буур байна. Аталтаа бас юу шүү. Энэ байшин явах шиг байна тий. Энэ юу хойд болно да? Энэ хойд болонда байшин байсан болтой юм байна. Энэ түрүү тэгээд дорооноор хагасч одоо яг нэг ийм ингээд ийм юу вэ штэ дөрвөлж хэсгүүд штэ. Дотроо яг ийм гэрээ бүрс ийм юм байна штэ. Төмөрөнд тэм тавина. Дээрээс нас. Айл болгоно нэг лам болгоно нэг юм гашаанд байдаг байсан юм уу? Мэдэхгүй л яриж яа тийм байсан. Энэ тэгээд нөгөө ламдрах нь өөрсдийнх нь бас нэг нөгөө хийдэд орж номоо уншичаад нэг амарч ярддаг өргөөнүүд бас тустай байдаг байсан байлгүй. Тэгсмээр энэ өөрсөндөө гэрх шавайдаг байсан байлгүй. Одоо энэ чи хойтлоод бас юу вэ штэ. Тустай бас нөгөө нэг одоо нөгөө сүүлийн үеийн нэг хийгдэт байгаа нэг барилгаар хийгдэт байгаа нэг гэрүүд биш штэ. Тий, цомцог гэр. Цомцог гэр яг тийм. Тийм гэр мөрийн хойтлоод тэгээд одоо энэ бодвол энд хамбна гэж байх байлгүй. Байлгүй. Тэгэхээр тэр хамбын өргөө чинь юм одоо байх байлгүй. Хийди хамб гэдэг чинь бол албан тушаал л да. Зөв. Албан тушаал байгаа юм тий. Тэрээс одоо тэгээд нэг доорн багран бэнтэр гэж чинь эрдмийн цол зэрэг нь байгаа. Зөв. Хамб бол албан тушаал. Одоо хийди хамб гэхэр чи бол одоо тэргүүн гэсэн үг үү? Одоо тэргүүн нь одоо тэр албан тушаал нь л байж байгаа хэрэг одоо тэр хийдийг өдөртөх одоо тийм албан л байна. Албан тушаал нь. Энэ одоо шар шаврыг хайрахтай хайлаад хийсэн байх гэдэг юм да. Одоо зүгээр шар шаврыг шил той футгч маш их захиал одоо ингээл хийж тавьдаг. Жан зах гэж бас хуучин нэг Сулаар нь тий. Сулаар нь одоо шавраа шин чигжээд одоо ингээд гатуур бол ингээд барьчихдаг тийм бас нэг арга байсан шиг байл. Тий. Ийшээ бол нилээ тоотлох зүйлдэг шүү. Ийм зүйлийг олон байх шиг байна ингээл ийшээ нэг л. Жамц тав шиг багчаа. Чулуу байна. Чулуу байна. Болор чулуу юм уу? Юу юм?
Хоёр бүтээлээс байгаа да. Аа. Хоёрын янзын мундаг гоё бүтээлээс байгаа да. Аа тэгсэн байлгүй. Нэг гэрийн өөр. Энд ч болохоор ингээд нэг хоёр жижиг Энд л бол 2 гэрийн бэрэ юм уу гэмээр юм байх шүү хэ. гинтэй. Тэр нөгөө баян зүрхийн хонхот тэр аав нэмэр хоёр нэг гэрийн бүр энд байсан гэж яриад исэн чинь тэр үеийн усуу тэр бүх тоосгоор замын гашгаа хийгээд явган хүний замаа өртсөн. Тэг гэрийн бүр дээр очсон тий аав. Тэгс. Тэгээд нэг 11 сарын тэрийд хүүхдэн үе байсан гээд тулгаа авч шидэж байгаа. Тулганаас доошоо газраа ухаад тэр бүх юмнуудаа тэнд нууж исэн гэж яриад байсан шүү дээ. Хоёр машинтай нийлээ болох юм байна. Хоёр гэрээ. Энэ ингээ үүдний довж яана шүү дээ. За ингээд гэрийн шатаар нөхсөд довжоогоор нөхсөд орлоо. Тийм ээ, энэ үүдний довжоо хэсэг нь шүү дээ. За довжоогоор нэг хэсгийг гიშгээд. Ингээ хоёр гэрийн буур байна. За дараагийн айлрыг яваад очлоо. Энэ хэний хүү гэдэг. Энэ хараач. Энэ нөгөө газрын хөвгий үерийн усны хаялга хийсэн юм шүү дээ. Тийм бэ. Зам хамгаалт Чулуугаар үрж ирсэн шүү дээ. Янзын хийж. За дээрэс нь харуулъя. Үерийн усны хаялга. Буухгүй юм шүү. Буухгүй юм байна. Тэгэл буцаа гарах юм байна. Тийм бай. Энэ бол нэлээд бүтэн байшин байна да. Одоо ингээ хийдийн туур байшинг сэргээн засварлаж үргэлжлүүлж ханыг гүйцээж бүтэн хийд болгож барьж байгаа юм байна. Дөхөж ирээд байна те. Ханаас нилээ сөрхий ус орд юм байна да. Тийм байна. Тэр гадна талдаа бас хөвгийг хаагаад хэрэн барьсан байж тээ те. Нүхнүүд байна. Энэ ус явуулдаг энэ юм байвуу юу байсан юм бэ? Ус. Одоо нөгөө усаа нэвтрүүлж гаргадаг юм байх шиг шүү дээ. Усаа энэ явуулдаг юм байсан байж. Ханан хэрэн хашаатай 5 нүдэн. Тэгээ ийм хээтэй хашаатай. Сүүлд орчин цагийн гашаагаа ингэ сэргийн засварлаж байгаа юм байна. Энэ ингээд
хойноос ирэх усны аялга зайлуулсан хамгаалтын далан юм уу да? Тэнд нэг 5 6 суурга байна. Тэр зүүн тал руугаа. Ингээл ерөөсөө битүү ийм гашаанууд байх гэдэг шүү дээ. Тэ наад ногоон дээвэртэй чинь. Гашааны хаалгана. Гадуураа одоо хэрмэн гашаа байсан л одоо ийм юм. Тих гээд байна. Бууж болохгүй юм ээ. Эднэр бол яг зүгээр дунд үед л сэргээгээд хуучин дөрөн дараа сэргээсэн юм дөө тий. Энэ бас нэг айлын гэрийн буур. Тийм байна. Барьсан зүйл. Ингээд үүдний давжон хэсэг бас л их нямбаа байсан байгаа шүү. Гэрийнхаа буурийг өндөрлөөд тэгээд үүдний давжон хэсгээ хүртэл ингэж өндөрлөөд одоо энэ чинь нэг 60 80 сайн ширээтэй юм давжоотой биш шүү дээ. Тэг ингээ айл болгон гашаатай, хаалгатай. Одоо энэ хиж бас нэг айлын гашаа биш шүү дээ. Тэг энэ хаалгана. Ийшээ давд ингээ гараа ивчлээ. Дашо буухгүй юм. За алсаас харвал ингээд байшингийн булан ингээд нэг өрөөсөн ханууд үлдсэн. Тэрийг гүйцээж одоо сүм дугныг сэргийн засварлаж барьж байгаа юм байна. За. Оо энэ бас нэг айл орох нь. Хэнгэж гэлэмгүйх нь юм бол да за нэг ороод гарыг да. Энэ зүгээр гэрийн буур шууд байшин нь байна те. Байшин нь байна. Тэгээ энэ байшингийн одоо энэ шалны хэсэг энэ ингээ битүү чулуу байх гэдэг шүү дээ. Тий, ингээд гიშгүүртэй. Айшин хундаамыг бол маш сайн хийжсэн юм. Тэгээд энэ. Агаас бод энэ. За. Наад хотоор өстөг гоё. Чи зурганд орохгүй юм.
Энэ бол нэлээд бүтэн байш үлдчих. За байшингийн ундамыг ингээд чулуугаар ингээд өөрч хийж исэн байна. Тэгээд шал хэсэг нь бол тэр чихтэй ингээд битүү чулуу дэвссэн юм харагдана. Эртний Монгол ухаанаар байшинг чулуун суурьтайгаар барьж исэн байна. За одоо энэ хэсгийг үзвэл энэ ингээд газрын хөвгийг чулуугаар тэгшлээд ингээд чулуун суурь хийчихсэн. Энд нэг айл байна да. Үүдний тамбартай байшин. Чи гоочнараа байна. Энэ дээвэр нь юу байсан бол богдод манай эсэр буурлав жин тэгээд ийм цагаан хуйлдаг цагаан тугалга авчирж ирээд байшингийнхаа дээврийг хийж исэн гээд ангийн гошоо байсан шүү дээ. Гошооны артталт нэг ийм байшингийн тойр байгаа. Тэгээ хамгийн анх байшинтай байсан богдод эсэр буурлав. Тэгээд байшингийнхаа дээврийг юугаар хийж исэн гэхээр ингээд ийм хуйлаатай тугалга жинд явахтаа авчирж ирээд тэгээд тэрүүгээрээ ингэж байшингийнхаа дээврийг хийжсэн. Хамгийн анх базар ихч, янд ихч эднэр л Хойлоо тоглох гэхээр үндсэндээ одоо нэг дээврийн төвшил байсан байх нэ. тий. За энэ байшинг тойроод нэг харуулах юм. Энэ яг бүтнээрээ үлдсэн нэг хүний байшингийн хийц байна. За ингээд тамбар гээд хүмүүстэй нуулзаад ламаа дагуулад ирж байгаа хат. онд тэр Балдан Баравангийн хийд зүүнний утаа гүмбэнгээр явсны зураг байгаа. Би чамд үзүүлнэ. Бас гоё зурагнууд байгаа. За ингээд энэ хоёр өрөө байшин байсан юм шиг байна. Дундаа нэг таслаатай юм харагдана. Тийм шүү дээ. Дотроо ингэ таслаатай. Модон. Одоо ийм байшингууд бол нөгөө тэр хойтлын хаалганы 2 гуйн дээр 8 дахилын юу зургнууд баг шиг байна те. Бас л их. Юу гэсэн тайлбар байна? Засагтан аймгийн Жанан ангийн хөшөө 5 магаас бүрдсэн уудан болор нутгийг хамарч байжээ. Хөшөөний шашин номын төвөнд амар уянтын хүрээ өгөөд салбар хийдүүдэд харуулад 1200 гаруй лам ховорогтой байсан гэж.
Баян цагаас уугуул байгалсан хин жистийн нэг дарга бас байсан шүү. Манайд нэг самдар гიშгэ гიშгтүүл нэг багш шүү байсан. Тэрний Өвөө нөө. гарсан байгаа. Жистээр дарга байсан. Их чинь бэлтгэхэд монгол хэлний багш. Яа тийм. Одоо нөгөө нэг сангийн ганц байгаа шүү дээ. Ганц толгой аваа. Бишиг багш гэдэг. Дуу өгч багш байсан шүү. Тий. Нэг туранхай дуу бор огш байсан те. Зөөвн дөө нүртэй. За цааш нь уншаарай. Баян цагааны уугуул байгалсан 1990 оны ихээр цагаатах ажлын зохион байгуулах комист ажиллахдаа хэлмэгдүүлэлтийн тэгтээ он цаг жилүүдэд жонон байсан шүү. Амар үеийнтэй хийдээс баригдаж хэлмэгдсэн яндаг цолтон зам хувраг жирийн нийлсэн 364 хүний нэрийг тодруулан 151 хүний үйлс хэлс хэргийн баримтыг улсын төв архив болон Нахяамны архиваас олж тогтоосоо. Хэлмэгдүүлэлтэд хайршуурганд өссөн 151 хүний хэргийг судалгах Чинээс хооронд тэдгээрийг баримтчилан зөвхөн 6 хүнд нарийн жилийн яд оноо бусдыг нь таарлсан байна. Тэдний дотор хошууны ноён, хошууны туслагч, хүрээний дэд хам, жинсцэн дарга Энэ ямар шоугүйгээд дуурайд байна? Тоо 14 он дахиад засварласан юм байна. оо одоо үнийг хэлмэлүүлж үжээ. 1200 Эндээс гэхдээ байгаа. Тэр шоу татсан. татсан чинь сарнаад нэг сайн харагдахгүй. Тэр ороо дээр гүйлдээд байгаа байхгүй юу, нэг дэгдээ хийшээгээ. Хоёр өрөө нэг байшин байна наадах чинь. Тийм байл. Таамбартай. Жигхэн хуучлаа гараад байна. Чулууг эвийн олж гөөмөс өрхий хундаам хийсэн байгаа шүү.
дүнзэн хийд байна да. Энэ бас л нөгөө чулуун суурин дээр нь Хуучин суур хийсэн биз дээ. Тийм байна. Энэ хуучин суурийг бол өстэй оролдолтгүй сайн байгаа хөө. Ерөөсөө бид нар ч одоо ингээд одоо цаад хуучин суур авч одоо энэ бичлэг нэг наач юусэн нөгөө нэг даал өөрөө тавьсан шүү. Харин тийм. Тэгээ энэ Одоо балгасыг харахаар наач яг хуучных нь болсон. ингээ үерийн усны хаялга маялгыг хүртэл ийм чулуугаар өстэй сөрхий хийсэн байгаа даа хөөхгүй. Энэ хундаам ингээд хашлага үерийн усны хаялгуудыг бол маш сайн хийж. Догчуулж л байгаа юм шиг байна да. Муур орччүү. Оо. Муур бай. Энэ дотор энэ сонхолтой. Ихсэгтэй. Хин тэгээд яаж орж гардыг юм болоо? Энэ тэгээд нөгөө намар баян орж гардаг тэгээд Биш ээ. Тий. За энэ ямар үг шиг байна юу гэж байна. Моны өдний хүмүүс юм. Тийм байна. Уманы бадмынхан гэж байна. Өн мөх гэж унших гэдэг шүү дээ би. Ууцаа. Тэгээд маргааш та нараа маргааш Энэ бас нэг дугуйн байна да. машин утгасраа. Тийм ээ. Хаахан нэг ноёд харгалаад юм шиг. Энэ зүү урд руу байсан. Оо энэ худаг бааш та. Наадах чи худаг биш шүү дээ. Энэ ч худаг байна. Том гэрийн бөр шиг. Тийм ээ, чулуун гашла. Чулуугаар тойруулсан худгийнхаа амсрыг Хуучны юм шиг. тийм ээ. Модоор юу яачихсан? Тойруулчихсан. Оо, ямар Хатта живтэй хүн гардаг юм байна. аа. Хүн гардаг. Оо, базар оноо битяна. Хийдий засаг захиргаа тэгээд лам нарын байрладаг
байр нь орчин цагийн хийцлэлтэй байр нэг юм шиг байна. За тэр хойд ногоон дээвэртэй чинь бас нэг дууган. Бас л нэг лам нарынх нь байрладаг байсан. Болтой хашааны туур, хашааны хിവэрээ. Тэгээ энэн дээр бас хашаан дотор нь байшингийн туурууд бас байлээ. Энэ ганц мод ямар гэж мод тэнд ганцаараа ургаад үлдсэн байна? Тэр мод Мэдгүй багч. Тариат байгаа мó. Гар худаг. Тэгээ энэ худагн дээр эмхтэн хүн гарч энэ худаг руу эмхтэн хүн ортиж болдгоо гинэ. За энэ хашааг тойрсон 108 ийм сувраг баг нь байна. Энэ баг нь бас бүр хандивлагчдын хөрөнгө оруулалтаар хийгдсэн суврагнуудтай юм байна. Барууны утайг юм бэ. За энэ бол Алтай цаадах говь. Ингээ баян тооройтой залгагдж байгаа. Их говийн дархан цаацд газрын үргэлжлэл хэсэг байна. За тэнд нэг суврагны тайлбар уншиж зогсож өглөө. За бийц чадах хашааны гадна талаар тойроод хашаан дээрх суврагнуудыг уншиж чадарч ирж байна. Чулуун хантай байшин. Энэ сувраг бас хуучин цагийн чулуун суурин дээр нь дээш нь засаж хийсэн юм сувраг байна. Энэ туурын одоо ингээд бүх л хашаа байшингийн байдал хийцүүдийг харахад л бүгд ингээд сайн чанарын ингээд чулуугаар
хундаамаа хийж байшингийнхаа суурийг хийсэн ийм хийцлүүд харагдаж байна. Эсвэл даалуу шиг дэвквитл өрөөд хийцгээсэн байдлууд их харагдаж байна.